эсхий түүрхтэн үзүүлж байна. Энэ одоо нэг одоо бут их хүн юу хөө эндээс эдэн грамм тусаар. Энэ сайн гарах юм бол 3 кг гарна шүү дээ. 3 ил. Тий. Ааха. Энэ одоо нөгөө төмсний нөгөө цагаан цэцэг болоод ирэхээр нь одоо яадаг вүлээ? Одоо тэнд байх шиг байна тий. Тий. Энэ урахаар аваад идэг үлээ. Наадах чинь одоо боловсруулалт эхэлж байгаа гэсэн үг. Сайн гэсэн үг. Энэ одоо яаж ийм гэсэн үг? Сайн гэсэн үг. Энэ тий. Энэ одоо сайн энд нөгөө юугаа томорж байгаа гэсэн үг. Ингээд томорж байгаа гэсэн үг. Ингээд тий. Оо зүг. Тэгээд энэ дахиад услахаар чинь энэ навч бүр сайн болоод тий дөнгөж эхэлж байгаа. Одоо дахиад нэг услах юм бол энэ бүр ийм том болох гэсэн үг шүү дээ. Тий. За энэ 90 хоногийн дараа энэ навч өөрөө юу ч гэдэг байхгүй. Тэгэхээр энэгээр бэлдэж юм уу тий? Тий. Цагаан цэцэг хэмжээ нь хэр том гардыг? Сайн гарах юм бол том гарна шүү дээ. Энэс ийм гардгийг. Оо зүг. Сайн газар дээр. Танаа энд одоо нийтдээ хичнээн өрхөйл одоо энэ газар тарилд одоо. За манай сагсаа сум бол бас харьцангуй юм өндөр газар. Ааха. Байрлсан ийм сум байгаа. Ер нь одоо бид нар энэ аюулын яамын баруун талын сумууд гэж ярьдаг Single Long сагсаа сум гэдэг өндөр газар. Ааха. Харьцангуй өндөрт байршилтай ийм сумууд баггүй. Тэгээд энэ сумууд дотор бол манай сум илүү их одоо газар тариалан эрхэлж байгаа. Тэгэхээр энэ бидний газрын одоо хөрс одоо газар тарилах бас их яг энэ хэсэгтэй байна уу? Ер нь бол боломжтой юу? Ер нь нийтээр бол харьцангуй юм хатуу хөрстэй. За. Хатуу. Тэгэхээр бид нар газар тариалан эрхлэхийн тулд заавал хөрсөө бол маш сайн одоо сайжруулна гэсэн одоо бууз олноороо ирж одоо авчирч асгаж тий бордох хэрэгтэй. Бас бордож зүгээр одоо газрын ухаал тарьчихгүй юм байна тийм бас жоохон тийм одоо үржилт юм сайтай хөрс бол биш манайх. Илүү их одоо чулуулаг юм хатуу хөрс баггүй. Шавартаа. Тий шаварлаг тийм. Тэгэхээр тэгж хөрсөө одоо ингээд бордохдоо нөгөө бууцаар. Тий одоо энгийн аргаар гэсэн үг шүү дээ тийм малын одоо сайн байдаг гэсэн тийм сайжруулж тариалдаг юм. Одоо энэ бидний зогсож байгаа энэ газар маань тэр хөндийгөөсөө энэ төмс кальцийг их авдаг байхгүй. Кальцийг тэр малын бусаар авдаг. Иргэний гол ингээ урсаад холдголтой нийлж байгаа. Тэгэхээр энэ хэсэгтээ манай сагсаа сумын иргэд бол ерөнхийдөө бол газар тариалан эрхэлж байгаа. Энэ дээр бол услгаад тийм хадлан эрхэлнэ дээр нь одоо ингэж одоо төмс тариалж байгаа. Зарим айл өрхүүд бол өрхийн хэрэгцээнд бол зориулж ингээд тариална. Одоо энэ хүн шиг зарим хүмүүс бол одоо илүү гарсныгаа ингээд борлуулдаг юм байна. Борлуулад суманда. Ер нь бол танаас сум болвол яг гаднаас одоо нэг төмс өдр авахс энэ сумын хэмжээд бол ингээд баг бүрэн боломжтой. Тий ер нь сумын хэмжээд хангаж байгаа. Одоо жишээлбэл одоо яг энэ тэр уулын амнаас энэ хүртэл бол нэг 400 тийм үү? Тий. 408 гад бол хүнсний ногоо тариалж байгаа. Энийг өшөө илүү бүр аштаад яваад эн чинь бас эдийн засгийн эргэлтэндээ бас оруулаад хүмүүс маань ч гэсэн газар тариалангаар баг аймагруугаа борлуулах нь бас үржих боломжтой юм байна. Боломжтой. Бүрэн боломжтой. Усны асуудал бол яг энэ голоо бас түшиглээд явчихдаг юм байна тий шууд. Заримдаа бас хур бороо бас оруулах гээл бас нэг бослоо болчихжээ тий. Тий шүү дээ. Хур бороо ихтэй жилд бол илүү сайн л да. Сайн. Яг энэ жилийн хувьд бол голын усч татарсан голын усч багвтар байна. Тэгээ яг хөө тэгээ хүмүүс ингээд ээлжлээд усаа аваад одоо энэ харгаан дотор бол маш олон ийм шудуу гаргасан байгаа. Тэрүүгээрээ одоо ингээд хүмүүс нэг өдөр нэг нь аваад нөгөө өдөр нэг нь аваад ингээд аргалаа л тэгэл. Нийлээд одоо арчилгаа бол нийлээ ордог уу? Орно. За нэр нөгөө газар тариад явуулахад одоо тариалсан ч хүн одоо тэгээд нийлээл байнга л одоо энэ дээр арчлаад нөгөө хорхоо шавж одоо тэгин. Эрслүүд одоо бас юу юунаас одоо эрслүүд байна бас. Зэрлэг байна. Тэгээд усны асуудал байна. Хорхоо шавж яг гайгүй. Одоо ингээд нөгөө тарих чинь нөгөө бордооны асуудал их байгаад байдаг шүү дээ. Бордоход их одоо хими биш одоо байгалийн өтөг бөөц юм уу те. Дэм юмараас бордоол тэгээд нөгөө малын бусаар бордож байгаа ч бид нар. Өө зөв. Бусыг. Малынхаа өтөгийг өтөгөөр тий. Манай нэг давуу тал нь
Одоо энд газар тариалан одоо ингээ хүнсийн ногоо тариалж байгаа хүмүүс маань ерөөсөө химийн бордо хэрэглэхгүй. Зөвхөн одоо малын бууц ашиглаад Эко бүтээгдэхүүн гаргаж. одоо эко бүтээгдэхүүн илүү одоо болж байгаа гэсэн. Малын бууц гэхээр одоо нөө өтөг. Тэг өтөг. Тэрийг болохоор яаж ингэ цацж гинэ. Тэг. Ааха. Энэ газрыг уусуулсны дараа дээр нь цасаад тэгэхээр илүү сайн одоо гац сайн байна. Гац сайн байна. Ургацын дэмжиж өгнө гэсэн үг. Ерөнхийдөө бол энэ дээр нэг 100 гаруй хүн те. Тий. Тамгийн дараа 120 хүн. Тэгээ 120 хүн одоо газар тариалан эрхэлж байгаа. Хичнээн өрхөөл үү? Яг уу нэг өрхөөр бодож байгаа л да. Тэгээ 120 өрх гэсэн. 120 өрхөө. А дээр нь одоо энэ манай улаан дээдлийн өсөлтийн систем гэдэг дээр үед социализм үед малын тэжээл тариалдаг байсан том талбай байгаа тэнд. Яг уу тэр нэг хувьдаа гараа хувцлагдаад одоо сүүлд одоо ажиллагааг болсон. Одоо өнгөрсөн жилээс эхлээд энэ дээр маш том төслөг хэрэгжиж байгаа. 5.4 тэрбум төгрөгийн Азийн хөгжлийн банкны өсөлтгөө тусламжаар засгийн газрын бодлогоор хэрэгжиж байгаа. За тэр маань одоо ингээд энэ жил 9 сард бол ашиглалтанд орно. Тэр бол нөгөө бороожуулагчаар газар усалдаг. Тэгээ голдуу малын одоо тижээл тэгээд хүнсний ногоо тариалах. Малын ногоо тижээлэг бас явал. Тий. Бас боломжтой. Боломжтой. Одоо чи баг илүү үсэн таар баг хадгалаар хэрэгждэг юм шүү тий. Тэгин тэг. Тий байна тий. Ногоон тэжээл бас тарддаг. Тэжээл малын тэжээл бас тарьж байгаа. Ааха. Ногоон тэжээл нь ер нь тарихад бас хэр тохиромжтой байна. Сайн шүү дээ. Газар үүс болж байна. Тий, болж байгаа. Баян услах хэрэгтэй. Услугаар шаардна. Услугаа шаардна, бас бордоо шаардна. Ааха. Одоо тэгээ энд таад манад гээд төмөс байцаа, Тий, удуун, луун, манжин, хөрөн манжин, сар манжин, тий. сармис бүх ногоонуудаа. Өвгөцийн бомдоор нарийн ногоо тарих уу? Бага тайрн тайр. Оо зөө. Энэ удирдлын чанартай байна. Өвлөлт төр бас нөгөө бас хөлөмжүүд болцсон бас тэр тариад идэг болцсон байна шүү. Тэрэн дээр яа дийнэ. Тий, бага. Гэрийн гажууд өвлийн хөлөмж байгаа. Одоо байр зэрлэг. Зүг нь авч ийн. Зэрлэгийг авчих. Энэ зэрлэг гэсэн. Зэрлэгийг түүхгүй болоор яах вэ? Урахгүй шүү дээ. Урахгүй. Тий. Томрох гэсэн. Андаараа зэрлэг. Урсанд төмсний урсанд өдөөлж ийн гэсэн үг үү? Тий. Тий. Энэ нөгөө юугаа идэн гэсэн үг. Төмсний юу гэж хараад Үгүй. юм байна те. Нөгөө. Зэрлэг юм байна. Тий. Энэ төмөсийн тэжээлийг энэ идэн гэсэн үг. Төмсний тэжээлийг Тий. энэ аваад байна гэж. Тий, аваад байна гэсэн үг. Тэгээ бид нарын нөгөө хэрэглэсэн бордоонуудыг авах гэсэн үг шүү дээ. Тий. Энэ нэг юу юм уу? Энийг одоо тэгээд малд одоо өгч байна. Болно. Бид нар аваад хайчихна. Энэ бол мал идж байгаа. Тий, идж байгаа. Энийг бас тусгай юунд хийгээд тэгээд бордоо хийж болно. Энэ зэрлэгээр. Энэ мөн үү? Мөн биш та. Энэ. Энэ юм уу? Тий. Бороогийн татсан төмсөө татаа. За яг төмстэй яг адилхан. Хүн маягаар ингээд одоо арчилдаг юм биш үү? Тэгин. Ажиллагаа ихтэй. Ажиллагаа ихтэй. Цагаан цэцэг ургуул сайн юм байна тий. Сайн гэсэн. Аа тийм байна. Тий. Одоо яг хэдэн сар турах болоо? 9 сарын 8 сар тоо. 9 сарын ихээр гараад. Би 9 сар 15 тухраа. 15-аас хойш. Одоо нөгөө зарим айлууд бол тийм хашааг зүгээр ингэ задраа талбай дээр тариалж байгаа шүү дээ. Тэгэхээр 8 сарын сүүлээс эхлээд нөгөө айлууд Хоорондоо бас хойш. намар жандаа ингэ буугаад ирэхээр үүний хавар мал ихтэй болчихно. Тэгэхээр чинь бас нөгөө мал дайраад идэв байхгүй. Тэгэхээр нөгөө задраа талбай дээр тариалж хийж байгаа хүмүүс хараа илүү ийс таавна. За иймэрхүү хашиж хамгаалсан газар байв. Ер нь сард одоо хэдэн удаа усалгаа ер нь явах хэрэгтэй байдیں۔ Энийг 7 хоногт нэг 2-7 хоногт нэг удаа усалдаг байсан. 10 Тэгээ энэ жил гантаа болоод бороо байхгүй баг 7 хоногт нэг ус өгч. ус өгч байна. Тий. Одоо тэг хүн хүчийн юунд одоо хэр вэ? Та одоо тэгээд Тэг яах гайгүй. ганцаараа яж нөхшөө гэр бүлээрээ. Тэг гэрвэлээр шүү дээ. Тэгэл 9 сард одоо хичнээн хийл одоо төмөс авах шуудаа орно. Хийдээр нэрх үү таны одоо шуудаагаар бод. Үхээр Тий. шуудаагаар хэдэн шуудаа? Баг 200
гарна гэж бодоод байгаа шүү дээ. 200 гарыг авч байгаа юу? Ходлын идэг авсан. Нодлон 150-ыг авсан. Зөв. Энэ жил нэг 200 гаргаад авчих гал тий. Ер нь бол тэгэл усал сайн байвал ер нь урагдаг байх тий. Ус арчилгаа зэрлэг. Энэ одоо зэрлэгийг сая ингээд авчлаа дахиад гараад ирэх үү? Нэг авчвал гарахгүй юу? Одоо гарахгүй. Одоо энийг 2 удаа хамарлсан шүү дээ. 2 удаа. Нөгөө усалсны дараа эхлээд анх удаа усалсны дараа дахиад 2-3 өдрийн дараа дахиад нөгөө хамралдаг байхгүй юу? Нөгөө юугаар ийм сайхан гацаан мөх цастаа уулын энэ сайхан усаараа одоо усалж байгаа ногоо тэр чигээрэл одоо сайхан амттай байлгүй бах тий. Энэ сайхан өдөрлөг газар энэ хөрсөн дургасан гол нь тэгээд энэ ургамлын газрын хөрсийн дагаад услagaаг дагаад нөгөө тухайн ногоо амттай байдаг шүү дээ тий. Ёстой нөгөө тэр алтан ургамлыг эдсэн малын мах амт. Өөрсмийн улсууд тэгж ярьдаг шүү дээ. Саксайн чорон дургасан төмс амттай байдаг юм аа гэд манай Сакса юу да? Саксайн чорон дургасан. Тий, тарьсан. Төмс айгаа гоё амттай байдаг юм аа. Ховдын төмснөөс өөр амттай. Илүү амттай байна. Чихэрлэг амттай гэж ярьдаг. Төмсөөрөө брэнд юм байна да. Тий. За. Улаан жин тарьсан байгаа энд. Тэр улаан жин. Энэ одоо нөө зэрлэг нь ургаад ирэхээр харагдаж байна шүү дээ. Тэг. Энэ одоо зэрлэг үү? Зэрлэг наадахсан зэрлэг. Ингээд ер нь арчилгаа ихтэй байдаг юм байна. Арчилгаа ихтэй. Энэ улаан маань Хүрэн манж айгаа гой ургамал шүү дээ энэ. Хүрэн манж. Тий. Хүний суусыг бас төгжүүл. Тий, цэвэрлэн. Ивчилгээний маягаар. Энэ юм тий. Тий, наадах. Энэ хин том ургах Ийм уу? том болно шүү дээ. Тий. Танаа энд одоо хамгийн том ургаж ирсэн тэдний хийл одоо ногоо гэсэн юм байх уу? Гарч ирсэн үү? Гарч ирсэн. За, хамгийн том нь ямар ногоо? Чарманж нь 4 кг гарсан шүү дээ. Том төмс. За. Кил 200 г гардаг. Кил 200. Тий. Кил төгс гарсан. Гарсан. Кил 200-өөс бүр ийм том. Танахаас уу? Тий. 1 жил гарсан. Хаяа тэр ховор бах тий? Тий, ховор хаяа нэг. За яах вэ? Энэгээр дэш нарийн ногоо. Энэ ингээд хүрэн манж юм биш тий? Энэ хүрэн манж тий. Яах вэ? Энэ дотор одоо хүрэн манж байгаа юм байна. Бага. Одоо нөө зэрлэг уучраас харагдах байгаа юм тий? Услага тариалан чинь ажил тавд юм уу танах? Авдгүй. Өөртөө гэрблэр. Нас нөхд ирдэг. Гэр бүлээрээ. Тий, гэр бүлээр. Одоо хэдүүд тарьж ид? Бид нар 2 хүүхэдтэй. Ам бүл хэдүүд 2 хүүхэдтэй. 6. 4 хүүхэдтэй. Өнөөдөр услагаа хийчих юм уу да? Өнөөдөр услага хийгээг. Тий. Энийг хийхэд явах юм. Энийг мал идэж гинэ үү? Идэж байгаа идэж шүү дээ. Ийч одоо ингээ хадлан болчихсон юм тий. Болно шүү дээ. Одоо танд бас юу бас хэрэгтэй байвал бас болохоор байна. Юу их. Жишээ нь нарийн ногоо тарьдаг ийм төрдөг тракторууд жижиг. За. Газар гагалдаг юм өөрөө нөгөө жижигэн жишээ нарийн ногооны өөрөө суулгадаг төхөөрөмж байвал зүгээр. Тэгээд одоо та нэг гараараа л ягаад байна уу? Тий, одоо гараараар нэгээр нөгөө бөөсөг тий, нэг бүсэд нь суулгаж байгаа. Тийм усалгааны асуудлыг нэг юм төхөөрөмж байдаг шүү дээ, тий, усалдаг. Тий. Тийм би бас хэрэг байвал зүгээр юм байна. Зүгээр. Дундаа нийлж байгаад нэг өөрөөрөө бас нэг тийм юм болно шүү дээ, болно. За, энэ жилийн одоо хамгийн анхныхаа ургасаг Баян Үлгийн аймгийн Саксаа сумаас амттай байна. Мөржи хол газар их туулж байна. Яг 6 км замыг туулж амталж штий алтаа. Энэ мөх цастаа сайхан усаар одоо сайхан усалсан
Энэ алтан уулын усыг хөрсөнд ургасан юмыг амталж яах гэж сайхан. Баярлалаа. За Таны зөв. хичээл зүтгэж шүү дээ тий. Одоо ингэж хэлчихвээ. Тэгэд. Яа. Ямар гоё амталтай юм бэ? Эстон пирэш гэдэг нь шинэ ногоо. Тэр ногооны садаад ч одоо энүүгээр байдаг үү те? Тэгэн. Монгол өгөрчээ. Монгол өгөрчээ дундаа аюу үлгээгээ сагсаа сумын брэнд. Ийм сайхан гоё амттай. Мөх тастаа. Сайхан тасч сэрдгээ. Алтан нуурны сасаар амтсан ногоо цаанад нэг амтны өөр үү? Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Яа, сүрэг тарган сайхан тусч гин үү? Оо сайхан. Хэд албан өндөр байх нь доо. Оо өндөр. Ааха. Суманда амьдрал. Сумд амьдрал. Оо тийм ээ. Залуугийн сумд амьдрал. Мундаг байж таа залуу хүн суманд амьдрах. Тийм Ер нь бол одоо манай залуу шиг суманд сайхан амьдрдаг болчихвол юу хийдэг вэ те? Сумд амьдрах ер нь сайн юм байдаг. Төрсөн нутгийг. Төрсөн нутгийнхаа суманд амьдрах шиг сайхан юм байна тийм ээ. Өөрийгөө тэг хөдөлмөрөөр тэг мэдчих чадхаараа тэгэл эцэг өвгдийн түүхний тал одоо байж байгаа шүү дээ тийм. Хүн өөрөө толгоогоо ажлуудаа хөдөлмөрч чадвал ер нь суманд амьдрал байгаа ч байгаа. Аюулгүй явах те. Одоо энэ тавир харж байгаа үйлдэлт. Одоо сумд дээр одоо засварын газар ажиллаад одоо хуваараа өөрийнхөө хөлөмжтэй өөрийнхөө ногоо тариад л. Өөрийн шатгаараа л амьдарч байгаа л дээ. Одоо тэгээд ер нь бол яг хуу сумын залуучууд нэлээд бас сайхан бас ирж амьдардаг болсон байна. Харин одоо тийм хотын ирж гисэн бас сум руу сайхан. Харин сум гэдэг чи өөрөө хөдөө шүү дээ сайхан. Харин сумыг тойрол хөдөөгийг мал аж авах нүүл бүхэл юм байдаг тийм ээж үүргээ сайхан. Хүн өөрөө сэтгэхэд хөдөлмөрлөж чадах юм бол их юм. Харин дүүгийн мэрэгжил хийв үлээ. Миний мэрэгжил эдийн засаг. Эдийн засаг. Нягтланга төгс хөдөж авахыг төгссөн. 2008 онд төгсөөд тэгээд үржлээд 9 онд магистрийг төгсөөд одоо 2 дипломтой. Тэгсмөрлөө тэгээд тэр мэрэгчлэр биш хуваараа нэг банк санхүүгийн байгууллагад хэдэн жил ажилласан. Одоо хуваараа тэгээд засварын газрын хуваараа ажиллах хэрэглээд явчих. Зөв. Энэ өөлөмж нь байна уу? Тэгээд энэ гөлөмж манай 101 гөлөмж. Гэр бүлээрээ ингэ. Гэр бүлээрээ энд танаа хүүхэд үү? Тий, манай хүүхэд манай эхнэр. Зөв. За сайн байна уу? Сайн байна уу? Гэр бүл. Хон дээр байгаа. За, сайхан босгоо. Ажлууд нь тавлаг уу? Яа сайн байна уу? Ичээл тасцаа одоо тэгээд. Ногоо тариа байна уу? Яа вэ? Авъя юм даа. Хайрын гэдэг гэр бүлээрээ л тэгээд. Гэр бүлээрээ хэрэгцээндээ юу? Өөрийнх нь хэрэгцээндээ л өвгөн тарсан юм байгаа. Зөв. Манай ямар нэг заадаг юм. Гэр бүлдээ нөгөө үлгэр жишээж болохгүй. Залуу гэр бүлтэй үлдчихэж болох гэдэг. Ингэж амьдарч болдгийм байх шүү. Болдгийм байх шүү гэдэг бас хүн өөрөө хөдөлмөрлөж тээ. Тэ хөл. Одоо энэ хичнээн төрлийн ногоо тарьж байна. Одоо энэ жил 2 3 хүн Нилээ их тарьдаг байсан. Одоо нэг энэ жил өрсөлдөг помидор тэгээд энэ огурцыг тэр хоёр л тарьсан. Өдөр болгон л гоё таана гэр бүлчин гоё шинэ ногоо идэх юм байна шүү. Харин чинь эрүүл өөрийнхөө тарьсан чинь баг өөр шүү. Өөрийнхөө тарьсан юм тий. ямар ч хайсан. Химийн бордоо байхгүй. Химийн бордоо байх өөрийнхөө эрүүл. Залуучууд тэгээд бас суманд амьдарч бас болдгий шүү гэдгийг бас залуучуудаа бас үлгэр жишээ харж ариун туршлагаа бас харуулж ийн гэсэн үг шүү дээ. Суманд тийм ээ. Жил болгон нэг шин зүйл санаачлаад нөхөр бит хоёр. Зөв жил болгон. Жил болгон хашаанд. Энэ жил одоо шинэ ямар санаа гаргав? Энэ жил гадаад нэг хөлөмжөд хүүхдийн бас юм барьсан байна. Хүүхдийн энэ гадаа. Дараа жилийн шинэ санаа нь ямар байна? Тэгээд дараа жил тэгээд өвөл бодоод тэгээд 100 хийдэг байна. Өвөл нь бодож байгаа 100. Тэгээд болох нь үгүйг харж байгаа тэгээд судлаад. Зөв. Дараа жил дахиад ирнэ. Биш энэ жил одоо ямар шинэ санаа гаргав гэдэг сайхан. Тэгээрээ. За ингэж өгөрцөгээ тариад. Тий, өгөрцөгээ. Тэгээд одоо нэг аваад дахиад хэд хоноод ургаад ижлээ. Одоо нэг 2 3 хоноод ургацдаг юм гэн. Одоо энэ жоохон одоо энэ жижигүүд нь маргаас нэг өдөртэй нэг ургач. Тэгээд хүүхдийг арчилж байгаа юм шиг л одоо. Тий, хүүхд арчилж байгаа юм шиг л байна.
Хэрэгтэй юм шиг. Одоо энийг ажиллуулж байгаад нь одоо засвар байна уу тий? Засвар ажиллаад нэг 2 жил болж байна үг. Өөрөө тэгэл юм аа. Өөрийг бүрх юм болгоод л явчихна. Тэгэл гэр бүлээрээ л Гэр бүлэрээ. мондог гэр бүлээ. За танаа башаад очие. Эзэн нэстэй одоо. Тэгээ эзэн энэ юм байгаа. Хэрэгцээнд ногоогоо тариулж худалдаж бол авахгүй юм байна та. Худалдаж бол авахгүй. Одоо нэг 7 сарын гаргасан одоо нэг 10 оны дараа өөрөө аваад идчихдэг юм. Аваад идэх хэрэглээд байдаг. Хашаан дотор гэдэг энэ хэсгийг одоо төмсөө энэ хэсгийг өвөрцгийн нарийн ногоо тэр хэсгийн мод ой байгууламжийг Нэг сонгон тардаг байсан. Тэгээд Энэ жил тарж чадаагүй энэ жил. ингээд доторх орчноо сайхан гоё бүрдүүлж чадчихээн. Догоон байгууламжгүй өөрөө хасандаад өрн бүрдүүлээд Уул одоо санаа хөдөлмөрөө хүн болдог байна гэдгийг харуулж шүү дээ. Тонгон бостой орч болохоор юм байлээ. Өдснөө. Тэгээ өдсөн өцгөө явахад те оройн чинь нэг ядарч ирээд нэг 2 удаа сонгочоод одоо нэг энэ усан сайн болоо. Энэ одоо тэгээд усаа яд яхад ингээд сэлгээ сольх уу? Одоо соль нэг 7 хоногт нэг удаа сольно. Амьдралыг гоё ингээд шимж чадчих шүү дээ өөрсдөө тий. Гэр бүлтэй гоё. Энэ гаднаа хөлөмжгүй юм бол тийг энэ усан бохорчдөг юм байл. Тэгээ хөлөмж бариад. Сайхан. За шомбт харъя. Яа сэлгээ хата за. Хал юм бол. Бүр Стадлаг гарагаа шиг бүлдүүлдэг байна тий. тэгдэг. Одоо энэ дэр нэг 7-8 жил болж байгаа. Тэгээ одоо нэг жилийн их байдаг байсан. Тэд нар өвөө нээжлээ ургаагүй юм байл. Хүүхдүүд том болвол Тий. аав ээжийн тарьсан мод гэх. Харин тэгж санах байна. Түүх өөрөө байна шүү дээ. Харин Мод 5-600 жил настай шүү дээ тий. тийм ээ. Байгаль их дэлхийдээ буйныг хийж байна. Харин Танах ингээд ногоон байгуулж үүсгэснээрээ энэ айл тэр хажуутлын айлууд чинь цэвэр агаарыг харин авч ийн гэсэн хэд үг. бас манай их бас энэ тарснаас болоод энэ жил нөгөө урдчлаа энэ айл Тийм байна. Ер нь бол Тарсан, ингээд танаас өмнө бас хашаа болгонд модтой шүү бас сайхан. харин нэгнээсээ санаа. хүн-хүнээс санаа аваад л байгаад байна. Энэ хүн санаа аваад. хашаа бас Хэрэгжүүлээд. тий хөр шайлмаа бас хашаа татад одоо мод тариад байгаа. Оо зүг. Сумандаа бол тэгэл нэг иймэрхүү маягаар л одоо амьдрах нь болдгийг бас харуулж байна тий. Харин За энд одоо ус байна уу? Ходог. энэ утгаараа услаад байгаа үг. Оо зүг. Энэ Одоо юу нэг- гонгор гэдэг вэ тий? Үгүй насасаар ажиллаж байгаа. Оо ингээд. Тий. Янгийн хүүтэн байлээ. Аач нилээ хүйсэн. Үүний сайхан. Начаа 10 км байх 13 одоо нийлээ дээш гарсан болохоос 13. тий 13. Өмнө залуу гэр бүл нэрэ мундаг ямаа тавиад маань. Үнэхээр лемиг бас нэрэ 2 3 алхаал нэг юм үлдэх байж тээ тий. Тэр эскигэрийг бас бит хоёр өөрсдөө. Нэг өөрсдөө хийсэн. Өөртөө хийсэн юм уу? Хад нээж яа. Энэ гэрээ юу? Тий. Модын уу? Тэгээ бүх юм модын бэлчээд бусдын юм бид нар өөрсдөө хийсэн ба. За сайхан сонирхол сайхан эсгийг дуу. За тэгээд Өөртөө Монгол гэрээ хийгээд. тий өөрийнхөө эсхийгээр ер нь модыг хугацаа. Тэгээд илсэндээ тоглоно. Тэгээ элсэндээ тоглоно. Хүүхэд тоглох орчныг өөртөө хүүхэд усанд орох юуг нэгээд. За Оо ийм сайхан өргөө байна. Яа. Опс. За Энэ нэг юу матбал байна тий. тий. Эднэрийг хулцаа бид өөрсдөө гараараа энэ сэлбэтийг өөрсдөө хийсэн. Энэ манай өөрийнхөө ээжтэй хамтал эднэрийг ойцсон баг. Хаан маань энэ гэрээ бүгдийг нөө хийсэн юм. Өөрсдөө хийсэн тий. Оо Эднэр зүгээр нь зарим нэг утсаар уйдаг шүү дээ тий. Эднэр зүгээр л манайхан хялбар болох тусам энэ үзэр будгаар буудсан байх тий. Тэр ингээд одоо тий. ингэж өгснөөр яах вэ? Наадхан жоохон үзэмж сайтаад үгүй ер нь үзэмжтэй болохоос бусдын жаах. Оо зөв бас тийм тий. Бас цааны цанаа даав байж хаар Тий. бас нэг гоёл юундаа Тэгээ сэргэлдэг харин тэгэл будгаа тэгээ буудсан байгаа ер нь. Тэр бол миний санаачлал. Ингээд хаяа сайхан гэртээ орж амарчд юм байна. Оройхон чи ороод л амарчдаг өнөддөг. Монгол гэрч бас тэгээ сайхан да. Сайхан. За их химиг сайхан хийж бүтээж сум орнуудтай бас сайхан ингэж амьдарч эцэг өвгдийнхаа сайхан буур болон өөрийн төрсөн нутгаа одоо сайхан Улаанбаатар хот руу явж одоо Эрдэнэ номыг сураж
сурсан зүйлээрээ сум орнуудтай, өөрийн төрсөн нутагтай тий. Тийм ээ. Энэ сайхан эцэг өвгдийнхаа бөөрийг манаж бас ингээд сумандаа амьдарч байгаа ийм сайхан залуу гэр бүл байна. Одоо үнэхээр одоо бас их ахнаас нийт Монголынхаа төвнийхөө үзэгчдийнхээ өрөөс талархлаа илэрхийлье тэгэд. Сайхан байна. Ногоогоо тарьж болдгийм байна. За мөн одоо гэр бүлдээ тэр одоо сайхан орчныг бүрдүүлээд усанд орох тий. Бассейн гүний усыг хүртэл доороос нь 10 м ухаад гаргаад ирсэн. Ингээд одоо Монгол гэрээ хүртэхгүй болж өгвөл одоо өөрсдөө ингээд нөгөө гараараа хөдөлмөрлөж хийж болдгиймаа гэдгийг бас залуучууд бас их туршлага болсон зүйлийг бас харуулж байна. Бас энийг бас нэг залуу сумандаа амьдарч байгаа бас залуучдын бас сайхан төлөөл болж чадж байгаа. Тэгээд дээр нь одоо техник машин их л олон юмыг сайхан хийж бүтээсэн байна да. Залуу хүн тийм ээ. Одоо суманда залуучууд бас ирж амьдрах нь хэр байна. Одоо ер нь залуучууд нэлээд нэмэгдсэн юм байна тий. Ер нь хотоос энэ хөдөө ирээд амьдарч байгаа нь нэлээд их нэмэгдсэн юм байна. Хоёр нь хэдэн жилийн их нэмэгдсэн юм байна. Би энэ сумд ажиллаад одоо амьдраад нэг 13 жил болж байна. Би өөр тол сумын гаралтай. Тэгээ тол сумаас амьдраад энэ чинь амьдраад нэг 10 хэдэн жил болж байна. Өө зөв. Одоо 10 хэдэн жилийн миний мэдээл энэ баггүй. 10 жилийн мэдээл. Сайхан. Хүн тэгээд их санаагаа сайхан бодоод хөдөлмөрч чадвал бас амьдрал босдгол юм байна гэдгийг бас харна тийм ээ. Суманд бол тэгээд одоо бүхэл юм эргэн тойрон одоо хүний хийж болох, амьдж болох мал аж ахуйгаас гарч байгаа ноос, ноолуур, одоо түүхийд байгаль дэлхийд ургаж байгаа энэ сайхан юмнуудыг сайхан хүн ингээд үнгүй байж байгаа юм шүү дээ. Энийг хөдөлмөрлөө зүтгээд ингээд өөрийгөө дайсалж чадах юм бол энэ суманд амьдарч болдог юм байна. Цэвэр агаарт. Тийм ээ. Экологийн цэвэр сайхан бүтээгдэхүүн хийгээд хүүхэд багчуудаа эрүүл орчин сайхан өсгөөд явах юм үнэхээр одоо бас юм суманд олон давуу тал байгаа юм шүү дээ. Тийм ээ. За. За тэгээ сайхан танилцлаа. Үнэхээр одоо сайхан суманда олон сайхан залуучуудынхаа төлөөлөж залуу үедээ бас өөрсдийн сайхан амьдралаа сайхан ариун туршлага сайхан түгээж яваарай. Баярлалаа. Сайхан яваарай. Энэ сайхан өв соёлооч гэсэн гаханд бас сайхан дээдэлж бас сайхан явж байна. Эсхий туурагтан үйлдлийн соёл гэдэг чинь өөр энэ Монгол гэрт дотор байдаг. Энэ Монгол гэрээч гэсэн одоо бас нэг байшин бариад гэр бариагүй байх нь бүр барихтаа өөрсдөө бас ингээд гар хөл бие орж биеэрээ энэ өв соёлоо бүтээж одоо тийм ээ хөдөлмөрлөж ингээд сайхан энэ эсхий туурагтан гэр дотор чинь энэ одоо түүх ёс заншлаг байж байдаг шүү дээ. Одоо хий гугалзан хүртэл одоо өөр өөрийн нэртэл байж идэг тий. Тэгэхээр ариун энэ сайхан ёсыг бас хадгалж яваа байна. Тэгээ бас газар тариалан гавс авч явна. За мөн одоо тэгээд автцаа суур гээд нүүдлийн сайхан соёл түүхээ бас авч явна. Тийм. Мондог байна. За ажид үйлсэн сайхан авраа будаа шиг харивжиж өргөн сайхан дэлгэр болт тугай гэж сайхан өрөөж байна. За баярлалаа. Хурээ.